За төсвийн хүрээний мэдээллийг 3 жилээр нь гаргаж байгаа. 26 он төсвийн хүрээний одоо орлогыг 32, 34, 37 гэж их найдаар тодорхойлсон. 27 онд 34 байхаар байсан. Одоо орж ирж байгаа нь 36, 38, 40. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтийг өндөр тооцож байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувиа өсгөж байгаа. Тэгээд дараагийн 2 жилээ буулгаж байгаа юм шиг болохоос биш өнгөрсөн мөн үедээ харьцуулахад бүх тоонууд нь өсөж байгаа. Тухайлбал 26 онд одоо 32.9 их найд дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх нь 32.2, 27 оных нь 34, 30% байхыг одоо бид нар 36, 32% гэж ингэж өсгөж орж ирж байгаа. Тийм учраас дотоодын нийт бүтээгдэхүүн эзэлж байгаа хувийг буулгаж байгаа гэж бол тооцож болохгүй. Дээрээс нь 127, 68 гэдэг хоёрын бодит орлого тооцоолын орлого хоёрын чинь санал байгаа мó гэдэг асуултыг та нэг яг тодорхой хариулаад. За ажлыг хариулъя. Хэн хариулах вэ? 4-р микрофон. Энх хамгаалан. Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга. Энх хамгаалан эдийн засгийн хөгжлийн яам гишүүний асуултанд хариулъя. За төсөв 24 онд төсвийн нийт зарлага нийт эдийн засгийнхаа 37% байсан. Тэгэд үе шаттай бууруулахаар бидний төлөвлөснөөр бол 28 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 28% хүрж буухаар ингэж төлөвлөж исэн. Гэхдээ өнгөрсөн жил төсөв батлагдах үед багш эмчнэрийн цалин нэлээд өндөр дүнгээр нэмснээс болоод 28% арай хүрэхэргүй болсон. Одоо бол 29 онд 28% буюу яг дотоодын нийт бүтээгдэхүүний 1%-тай тэнцэх хэмжээний зөрүүл гараад байгаа бидний төлөвлөсөнтэй холбоотой. Тэрнээс биш 24 оноос хойш тасралтгүй үе шаттай буулгасаар байгаа гэдгийг хэлье.